Хэвлэн бол айгүй сайн дооч гэж бодож байдаг би бол. Яг л ерөнхийдөө тавилт сайтай, амьсгаа сайтай айгүй гоё тий. Бяр сайтай тийм Монголын бас л одоо нэг гоё дооцны нэг байхгүй. Страталын хоолойны өнгө тий. Хоолойны одоо тий дээд доод хүрчих өнгө тий. Энэ бол одоо юм болж байна тий. Юу ч юм шиг. Тянарч юм шиг британч. Тэгээд Конор хамтлаг гэж одоо бүсгүйгээд болж байна тий. Тэр дуу муу дуулж ирсэн. Тэгээд биш мясрын дуу дуулсан надад айгүй таалагдж ирсэн. Ерөнхийдөө дуучин би мэржлийн талдаа дуу зохиолын дуулах юм байна. Яг л тий. Хэрдэн бид нэр уран бүтээл хийгээд хамтран уран бүтээл хийгээд одоо нэг 14-5 жил болчихж байна одоо. Тэрнээс хойш хэрлэн бидний уран бүтээл бол одоо 10 хэдэн жил холбоотой явж байгаа. Энд дээр бид бас түүхтэлтэй тий хэрлэн маань би 2004 онд 4-5 онд цогоос үнчээр гэдэг тий дууг маань хэрлэн дууссан. Түрүүн ганц хоёр удаа дууссан ч гэсэн бас тодорхой хэмжээний амжилт олоогүй. Тэр хэрлэн маань бол амьдралын тоглолтын дээр тий хэрлэн маань дууссан. Айгу холон хүнд хурж тий тэр дуу маань ерөөхдөө бас жоохон хэдийн зэргийн зориулсан клипийг хийсэн болооч тэргөө тий. Одоо дайчт тийм одоо нэлээд хөрсөн тий. Хэтэргийн дуулуудын гэр бүл зориулсан тийм дуу байсан учраас айгүй өрсөн жуддаг тэр ихний уран бүтээл маань. Дараагийн уран бүтээл 2007 онд 6 онд тий 5-6 онд хийсэн андамж мөгөөлөх юм даа дуу үгүй бас хийсэн байсан. Багт би хийсээ айгүй олоолаа өссөн тий. 9 хүүхэдтэй айлын дундхан дээрээс татдаг оролцдог. Тэгээд багт олоолаа өссөн боловч тий багасаа нэг найзч ирсэн үргэлжсэн найз мань байсан. Ерөнхийдөө бид нэг 4-5 настайгаас эхлээ ирсэн болов. Тэгээд нэг 16 нас хүртэл бид ирсэн. Тэгээд найз мань би нэг телекомд ороод найд өсчөөд телекомд орсон миний тухайн үед амьдрал бас болцсон. Тухайн үед амьдралын болцооч хүүдээ тухайн үеийн байдал бас телекомд орох стипенд авч явах мөнгөтэй бол бодол байсан баг. Тэгээд манай найз болохоор эст орж исэн баг. Тэгээд телекомд ороод сангийн аж ахуй явдаг шүү дээ. Сангийн аж ахуй яваад түрээдсэн чинь нас орсон байсан. Тэгээд би бодсоо л да. Ийм амархан байдаг гэж хүн чинь нас орчдөг те. Тэгсэн чинь би яг түрүүнд бодож байгаа. Хүүхд ёстой яг тухайн үед анхаарахгүй байхгүй. Миний бөөр өвдөд байгаа гэдэг нэг юм хэлчихсэн байхгүй. 7 дугаар анги тахтай 7-6 тахтай би тэр анзаарч бөөр тэгээ зүгээр болчихд юм бодохгүй юу. Тэгсэн чинь яг тийм асуудал болсон. Тэгээд би үнэхээр би гутарсан их санам. Тэгээд энд нэг ингээд юм байдаг байхгүй болсон. Тэгээд орон зай ингээд найддаг чинь тийм хүчтэй, тийм нэр хүндтэй хамт нөхөж тийм орон зай эзэлдэг гэдэг би үнэхээр мэдээгүй юмсан байхгүй. Тэгсэн чинь хорвоо нэг л хоосон ч болсон юм шиг. Нэг өөртөө тайж болсон юм шиг. Тийм цаг хугацааны иргэн намайг эзэн тасалтай нэг хэсэг. Ерөнхийдөө тэр орон зай тэр найз нөхрийн маань тэр мөрөөдөл тэ хүсэл тэмүүлэл дээр ээлжсэн яриад бүгд л одоо ингэ зүрхэнд татагдсан л да. Тэр бодит тэгээд намдын тухай дуу хинтэй би бодоо байсан. Тэгсэн чинь яг тэр үед нөгөө тайлгач нөгөө сэтгэлч нэр сэтгэлч балдарч маань асарсан тий өд болсон. Тэгээд тэрэн зөвлөд багонд ерөнхийлөгч маань тодорхой хэмжээний тий ерөнхийлөгч авсан маань шулх үйл ажиллагаа тайлгач үнтгэлийн ёсны үйл ажиллагаа тэр үйлээд ингэ ярьсан бид тэнд үнэхээр бодсон. Тэгэд манай ерөнхийлөгч багонд маань үнэхээр яг нөхөр гэдгийг мэддэм байна тий. Энэ нөхөр гэдгийг мэдээгүй усуд одоо ч юм явж байгаа. Тэгээ бид нар үгэн дээр нэгдсэн байгаа. Хэрвээ чи хорвоо дахин хүн болдвол амт чи шүү дээ над шивнээр хэлж байгаа. Би танихгүй л магадгүй шүү гэж байгаа. Би яагаад гэвэл одоо ингэ бурхан багшдаг гэдэг хүмүүсд ингэ сайхан шашин машин маань гэдэг шүү дээ. Бухад төрхтөө өөр хүн болоод ч тэрнгүүт энэ миний эдцүүд энэ миний аягвар энэ байна гэдэг ярьдаг шүү дээ. Тэ? Энэ бол бас тодорхой хэмжээний бас тэ энийг одоо тайлггүй л байгаа болохоос энэ тодорхой хэмжээний бас л тэ нэг талаас нь үзвэл бас бод түмэн байж магадгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө хүн гэдэг чинь ерөнхийдөө нэг сэтгэлэн жижиг юм шиг боловч яг ингээд сэтгэл бодсоод үзвэл хүний сэтгэл аягүй хүчтэй тийм том орон зай эзэлдэг. Өсгөөд бодвол бүр одоо юу гэж хэлмэрийг мэдэхгүй одоо энд батхгүй тийм мөрөөдөл хүсэлт юм бол тэр
гойны гутгаал дээр байдгийг шиг надад санагддаг шүү. Энэ утгаар нь би зүрхлээс гасан дуулж бодож байдаг тийм. Би одоо дуугаа сонсохдоо тэр юм тоодож ангиддаг. Яг ордог байхгүй надад. Тэг их орон дууг бас би нэлээд бодож ийсэн. Тэр утгаар их орны минь одоо тэр үлээгээд байгаа салхич аягүй гоё. Агаартай салхич тийм. Тэгээд Сингапурт тэр сүүдэн хүртэл халуун шүү дээ. Тэгээд Монголын сүүдэр аягүй гоё сэрүүхэн. Тэ юурч кондишн байхгүй. Хичнээн халуун өдөр сүүдэрч сууж чадсан сэрүүцдэг байхгүй. Тэ тэгээд ингэ салхин гоё симсэн хөмлөгээд байгаа юм шиг гоё ингэсэн. Тэгэл гаднаас ингээд гадаад олон сар болчаал ингээд ирээд өцний буудлын дээр буугаал ингээд амьсгаа авах нэг гоё ингээд нэг амьсгаа гэдэг. Монголын тэр гоё ирүүл тэр нэг хагас суур ажилтаа гоё тэр уур амьсгал ингээд нэг чийж дүр амьсгал Монгол хүний уушгил хүртэл баярлдаг багч боддог. Тэр утгаар нь ерөөд янз бүрээр боддог баг та. Гэхдээ ерөөд их орон гэж агуу юм аа. Их орон гэж үнэхээр бүх юмараа Монгол их орон тэ бусд өөр одоо тэ орноос ялгаатай бидний төссөн юм байна. Бид нар үнэхээр эзэн юм байна гэж бодохоор бүр сайхан ингээд огшмоор сайхан сэтгэлдэгдэг баг. Энэ утгаар нь тэр сөөдөр хүртэл сайхан те салхин нүтэл үнсээд байгаа юм шиг тэр симхэн салхин дахилтанд нар орж иж байгаа шүү дээ. Тэрийг бүр бодож бичсэн юм байна. Уг төрүүлж байгаа хөгжмийн зохиолч Аяцгаш хоёр ингээд төрлөө дуун тэгээд 3 дахь хамгийн гол асуудал дууч байгаа шүү дээ. Дууч өнөхөр тэрийг амьдрал те энэ бол бас хамгийн гол асуудал. Тэгээд миний дууг амьдралсаа хэвлэн амьдрал те энэ эдэн дуунууд болгоод эрдэм бүлхүр гэсэн би бодож байна.